Ирэхэрч бас нэг сургуулиас гарч ирсэн юм байна. Амьдрал нь сайхан болох байлгүй дээ гэж бодож сурвалжсан юм аа. Гэхдээ үүндээ яг бичээд хэлсэн чинь ганц баасан юм биш. Монголын нийт малчин ардын зовлон гарч ирсэн. Бидний түүхийн сургалтын дээр байхгүй. Ямар ч киноноос үзэж байгаагүй, ямар ч номон дээрээс уншиж байгаагүй. Тийм зовлон жаргал гарч ирсэн, тийм зовлон гарч ирсэн. Тэгээ энийг бид нар бол их олон жилийн түүх бичнэ гэж бодож байсан. Баасан тамийн үлдсэн бүх амьдралыг бичиж гэж бодож байсан. Гэвч үлдсэн бүх амьдралыг бичиж чадаагүй. Яг гэвэл 5 жилийн амьдралыг бичгээд 5 жилд тохиолдсон үйл явдлыг бичгээд энэ ном маань 586 утас болцсон учраас тэгээд та нар минь төвчж унших байхаа гэж бодож байна. Тэгээд энэ номын ихэнх түүх бол амар настай хүмүүсийн яг сайн надмид тоо шиг хүмүүсийн яг энэ надмид тоо дуу хоолой шиг юм чин сэтгэлийн ийм үгээр бидэнд яригдаж бидэнд бичигдэж тогооч биднийг та бүхнийг заавал бичээрэй гэж бидэнд захиж хэлж өгсөн тэр түүхийг бол уран зохиолын аргаар эвлүүлж босгож бичсэн. Тэгээд энэ надтай хамт сууж байгаа 3 эрхмийг би бас танилцуулъя гэж бодож байна. Манай хандаа агч ханд сүрэн за баярлалаа. Бэлэг Дэмбэрлах гэдэг. Энэ 3 хүн маань та нар зохиолоосоо уншина. Энэ 3 хүн бол манай зохиол дээр гарах юм. Тэгээ би зориуд бүр яг нэрээр нь оруулсан. Хандаа агчийг хандаагаар нь баярлалахыг баярлалаагаар Бэлэг Дэмбэрлахыг яг Бэлэг Дэмбэрлэхийг нэрээр нь оруулсан. Тэгээ энэ хүмүүс бол өөрсдөө ч мэдээг байгаа. Энэ ном дотор орцсон явж байгаагаа өөрсдөө ч мэдээг байгаа. Тэгэхдээ яаж орох нь бол бид нэр одоо уншаад үзэхлээр мэдэгдэнэ. За ерөнхийдөө бол би бол 2 дахь дэвтрийг нээлтээр ойлгохгүй гэж бодож байсан. Тэгсэн чинь сая найдвартай дуусгасаад ялцчихгүй нулимс гараад ирлээ. Хүмүүс бол их гой хайр бол яасан бэ дээр баасан сэтбэ хоёр яах гэж байна л гэх хайр дурлал асууад идэв. Тэгээ би үнэхээр хайр дурлалыг бол бас та бүхэн сэтгэлд чинь хүртэл бичсэн байхаа гэж бодож байна. Тэгэхээр хайртай хүмүүс нь хайртай хэвээрээ, дурлсан хүмүүс нь дурлсан хэвээрээ тэгсэн мөртлөө жаргал зовлон дундуур тэр хоёрын амьдрал яаж үргэлжлэхийг тэгээд уншиж та бүхэн болгоно үзье. За энэ ташрамд бас энэ номыг хамтран бичиж 9 жил надтай хамт материал цуглуулж хамт ажилласан хамтран зохиогч Джеффри Полтой бас та бүхнийхээ нэрийн өмнөөс бас баяр хүргэж алга ташуулъя гэж бодож байна. Джефф бол Америкт байгаа. За яг энэ номны 60 цагаан хонь гэдэг нэрийг бол Джефф өгсөн. Тэгээ би бол номны нэр өгөхтэй их муу. Ер нь бол түүх намдар цуглуулахтай гайгүй. Баахын цуглуулалтаа баахыг биччихдэг. Тэгээд энэний ном нэр өгөөд өгөөч нэр өгөөд өгөөч гэж Джефф гоодаг. Тэгээд Джефф болохоор номоо уншиж байгаа л энэ 60 цагаан хонь гэдэг бүлгийнхаа нэрийг номныхоо нэр болгоё гэдэг ном дотор юм бүлэг байна. Тэгээ энэ бүлгийн нэр маань